За бүгдээр өнөөдрийнхөө чимээгүй цагийг эхлүүлье. Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв эрүүл зөв шүүмжлэл гэж. Библийн ишлэн сургаалт төгс 9:8-9. Басамжлагчийг бүү зэмэл тэр чамайг үзен ядна. Мэргэнийг зэмэл тэр чамайг хайрлана. Мэргэн нэгэнд заавар өг тэрээр улам мэргэн болно. Зөвхт нэгнийг сурга тэрээр мэдлэгээ арвижуулнаа гэж. За хамтаа залбираад эхлэв. Баярлалаа эзэм, бид таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд өөрийнхөө үгээр бидний өдөртөн дагуулж бидэнтэй яриараа гэж залбирч байна. Амен. Хүмүүс шүүмжлэл хүлээн авах дургүйч тамирчид байнгын шүүмжлэл донд байдаг. Тамирчид дасгалжуулагчид гэр бүлийнхэн хөгжөөн дэмжигчид гэд бүхэл хүрээллээс ирэх шүүмжлэлтэй тамирчин хүн бүр нүүр тулдаг. Гэвч тэд бүгд эрүүл зөв шүүмжлэл байдаггүй. Хөгжөөн дэмжигчдийн илгээдэг хаягалсан болон хаяглаагүй загтал бүр уулзалт утасны дуудлагч тэр биднийг байн урамшуулдаггүй. Харин ч зарим нь биднийг шалчилгадаг. Өнөөдрийн ишлэл өөрийг нь буруутгасан үгийг хүлээн авдаг мэргэн хүний тухай гарч байна. Мэргэн хүн зааврыг нээлттэй хүлээн авдаг бөгөөд зааж зөвлөх бус унгаах зорилготой буруутгалаас ч суралцдаг гэсэн байна. Заримдаа шүүмжлэлүүд бидний хамгийн сайн зөвлөгч болдог. Бид шүүмжлэл дундаас хэрэгтэй зүйлсийг ойлгон авч болно. Сургаалт төгс номон дээр хорон мууг цохиураар угаадаг, хамаг дотрийг нь зодуураар цэвэрлэдэг гэж бичсэн байна. Христгэлд нэгэн удирдагч шүүмжлэл бүрээс үнэний орыг хай гэж хэлжээ. Энэ нь маш сайн зөвлөгөө юм. Дасгалжуулагч хүний хувьд миний хандлагад өөрчлөлт хийсэн нэг зүйлийг намайг басамжилсан хүн хэлж билээ. Би тэрхүү шүүмжлэлийг өөртөө тусган авснаар эзэн миний амьдралд хаях хэрэгтэй зарим зүйлсийг ил болгон харуулсан юм а. Хэрвээ эзэн бидэнд үгээ хэлэхэд бид сонсохгүй тохиолдолд анхаарлыг маань татахын тулд бурхан шүүмжлэлийг ашигладаг. Тэр биднийг өвтгөхийг хүсдэггүй ч өөрчлөхийг хүсдэг. Бичээст Еврей 12:10 дээр бурхан бидний сайн сайхны төлөө сахилгажуулсан ажээ гэж бичсэн байна. Шүүмжлэлд үнэний ор хаана байгааг үнэлж дүгнэн бурханы өгсөн нэгүүлсэл дотор өсөөрэй. Эргцүүлэн бодоод залбирсны эцэст үнэний ор байхгүй бол ураг шалахаарай. Бурханы гарт даатга Есүс эзэн ч мөн буруугүй хэрнээ шүүмжлүүл байсан шүү дээ. Еврей 12:5-аас та нарт хөвгөж чигээ хандсан тэрхүү синхрууллыг та нар мартжээ. Эзний сахилгажууллыг бүх хөнгөн үзэх үү минь. Тэр чамайг зэмлэх үед сэтгэлээр бууна. Учир нь хайрладаг хүнээ эзэн сахилгажуулдаг. Хүлээн авдаг хүү болгоноо тэр ташуурддаг гэжээ. Амен. Тэгээд эзний үг та нартай үргэлжлүүлэн ярих болтугай. Бурхан ивэг.